За дээрийг хичээл бас дурчлаа минь. Зааш нь 3 л яг 3 атом спирт. Тэгэхээр ааш нь 2-оос дээш болохоор олон атом спирт. Гол төлөөлөгч нь 2 атом спиртийн гол төлөөлөгч болохоор этилен гликол байдаг. 3 атом спиртийн гол төлөөлөгч нь болохоор глицерины томьёо. Энэ. За ингэж ангилдаг байна. Алкил бүлгээс нь хамааруулаад 2 дахь 3 дахь аашийн тооноос нь хамааруулаад 1 атомд 2 атом, 1 атомд 7 атом гэж ангилах нэ. За спирт нэрлэхдээ халагч бүлэг За. Юу гарна? Тийм байна. Бүрнээ энэ жижиг харагдаад байна хий. Энэ 5 уцаар би түүнийг ингэж заах шиг байна. Би түүнийг Presentation чинь жижиг мэнэ гэдэг. Тэгэхээр над чинь одоо ингэ F5 болгож жижиг том болгодог шүү дээ. Тэрэн дээр би дараагүй ярьчих. Биш. 5-аар харагдаад байна энэ тухайн хүүхдэд. 5-аараа. Тийм шууд 5 байдлаа. 5 слайд зэрэг харагдаад 5 4-өөр зэрэг харагдаад. Би түрүү шилжчихтэй буруу шилжсэн. За тэгвэл төр байж байгаа хөтөд. Буруу зүг шилжиж байхгүй шүү. Та энэ шилжсэн юм шүү. За одоо яаж юм? Сая яаж харагдаад байсан? Огт нарийнхан байгаад байсан уу? Би багш чигээс юу ч мэдчихгүй байгаад байсан уу? За тэгээд би буруу юм харсан заяа шүү. Яг их юм байна. За хаалт өгтөр ол гэдэг дарааллаа нэрсэн. За тэгэхээр эхлээд спиртийн нэрхэлтэй ааш бүлэг дагуулсан хамгийн урт хэлхээ сонгоно. Дараа нь ааш бүлэг ойлголаасаа дугаарлна. Хэрв хаалт бүлэгчдэр түүний байрлал нэрийг заана. Мөн хэлхээний нүс үсэж атмета өгтөр гэж бичнэ. Бүлгийн байрлалыг цифрээр бичиж заа. За одоо бүгдөө. Энэ чи ингээд нэг жижигрэл баг шүү гэсэн чи. За нэг жижигрүүллээ шүү. Би самбар ашиглах гэдэг. За одоо жишээ. Гого. Одоо энэ самбараа харцаарай. За одоо би 3 сэтийн нэглээ. Тэгэхээр эхлээд бид нэр ааш бүлэг талаасаа дугаарлаа. За тэгээд одоо нөгөө юугаа үнцэн хэлхээ мэн юу вэ? 3 сет одоо энэ дөр нөгөө нэг халагч бүлэг байхгүй шүү дээ. Салбарсан бүлэг байхгүй болохоо. Шууд үнцэн хэлхээг нэрлэнэ. 3 сетийн нэглээ юу гэдэг вэ? Манайха дугаараа. Барпан. За тэгвэл нөгөө ааш бүлэг мэн хэдгээр цэн дээр вэ? 1-р цэн дээр гээд спиртийг нэрлэхээр бид нэр ол төгсгөлтөө нэрлэнэ. Пропанол гэдэг ол төгсгөлтөө нэрлэнэ. За одоо дараа нь дахиад өвд нэрлээ аваад бид нэр. За одоо энийг нэрлэе бүгдээ. За тэгэхээр бол хамгийн урт хэлхээ хэдэн цэтэй байх шиг байна. Ямар ч байсан 6 цэтэй хамгийн урт хэлхээ тоологдох нь тийм багаз. За одоо эндээс дугаарлахаар ааш 3 байна тий. Эндээс дугаарлахаар 4 байна. Тэгэхээр би яг ойлголаасаа дугаарлах хэрэгтэй. 3 4 5 6 цэ. За одоо тэгээ нөгөө түрүүний нөгөө халагч бүлгээ нэрлэн эхлээд халагч бүлгээ нэрлэн. Тэгэхээр энийг нэрлэх гэсэн үг. Тэгэхээр 4 юу яа? 4 метр. Сайн байна.
Одоо хансны ус өсрөгчөө нэрлэн Аага Хиксан. Тэнгүүд Ааш бүлэг маань 3 дээр байна. Тэгээд оол. Айс нэрлэх. За дараагийн. Километр. За. За эзэмэр. Эзэмэр бол ерөнхийдөө спирт маань салбарлтын байгууллын функционал бүлгийн эзэмрийг үүсгэдэг. За салбартаа бол бид нар мэднэ тий. Байрлалаа болохоо нөгөө ааш бүлгээ байрлуулаа явчихна. За функционал бүлгийн эзэмэр гэдэг маань нөгөө ижил ерөнхий томьёо захирагдах нийтлүүд яг хуу адил анги хоорондын эзэмэр үүсдэг шүү дээ тий. Тэрнтэй адилхан. Тэгэхээр ааш маань энгийн эфиртэй юу үүсгэж ийн гэсэн үг. Анги хоорондын спирт үүсгэж ийн. Нөгөө А байгаад гот нэг Отой. Тийм учраас яг хуу анги хоорондын эзэмэр үүсгэж байна. Оо. За тэгэхээр бүгдээ нэг элемент одоо энэ хідэн цэтийг бичсэн байна. Яг сурагчдэр байсан. 5 цэтэй зэмлэгдсэн байна. За бүгдээ юу бичээ? 6 цэтийг бичээ. За ерхий томьёо маань С нааш 2-нд нэмэх нь 1 А шидтэй. За тэгэхээр С6-ыг бичээ. С6 А шид байхгүй. 13 тэгээд ааш байна. За эхлээ бүгдөө яг хуу салбарлтын замаар авчи. За эхлээд хамгийн овч эхлэхийг сонгоно тий. Эхлээд салбарт бичихгүй шүү дээ манайхаа. Сайн байна. Агуулсан шүү. Ер нь чадна гэж бодож байна. Эзэмэр хайрчих уу? Хим шин чанар руу орчих уу? Үл хайраа. Ер нь нэлжээс нөгөө яг л нөгөө хансны ус өсрөгчийг чи яаж эзэмэр бичижсэн тэр хансан ханаагүй дээр тэнтэй адилхан эхлээд явах уу? Ааш бүлгүүтэй байрлуулчих штэ. Захын цэнд нь голын цэнд нь аль боломжтойгоор. Тэгэхээр хэдий эзэмэр гарах уу? За салбарлтын гэдэг чинь аашаа 1-р цэнд дээр 1 дээр аваач тавихад хэдий замар гарах уу, 2 дээр аваач тавихад хэдий замар гарах уу тий боломж бүгдээ бичнэ. Энгийн эфир А голд нь оруулаад яг хөө замруудаа бас яг хөө бас наавс. Тий дандаа ойрхон талаасаа дугаар. Функционал бүлэг ойрхон талаасаа дугаар. Хэрвээ функционал бүлэг аль аль талаасаа ойрхон байвал дараагийн юугаа гаддаг вэ? Одоо нөгөө дугаалж байгаа цэний аль аль талаас функционал бүлэг ойрхон байвал дараагийн боломж нь юуг нь харах вүлээ? Талбарлаж байгаа тий. Альтгэл бүлэг дээр талбарсан ус өсрөгч хаа байдлаасаа бас дугаалдаг. За тэгвэл энийг хайлаа. За дараагийнх нь. За хим шин чанар. За халах оруулаа. Ааш бүлгийн өсрөгчийг металлаар халах оруул явагдана. За энэ дээр спирт, ичвэтэй металл, металлын алкоксид өсрөгчөд гарах нь. За хоёр нь эфир үсэх оруулах нь. Хүчлийг катализатор оролцоотой спирт карбон хүчтэй харилцан үйлчлээд нийлмэл хэрэг үүснэ. Энийг юу гэж хэлэх нь бид нэр эфирч гомол гэж. За дараа нь нүүрсрэгчийн галицтэй үүсэх байна. За бүгд энийг хүчээ. Одоо энэ байгаа учраас би энийг жижигрүүлчих үү? Самбраад ашиглах гал байна. За эхнийх. За ааш бүлэг нь яг уу металлаар халагдана. За би энд 3 цэтэй нэглэвчээ. За нэглээ. Юу вэ? Байна. За энэ дээр металл натрий нэмнэ. Тэгэхээр яах вэ гэхээр
Энэ наатар маань нөгөө аашийн оронд очиж суuna гэсэн үг байхгүй юу? Тэгээ нөгөө ааш маань хоошоо ялгарнаа гэсэн үг эндээс. Ааш хоошоо ялгараад ус төрөгч хий үсэж чинь гэсэн үг. За тэгэхээр за энд нэрчлээ шүү нөгөө том бичдэг хүн чинь. За ингэж. Онцэцэн жийтэй. Одоо наатарч очиж суудсан нэмхэн юу ах нь? Аад яах юм? Эс ус төрөгч ялгана. За тэнгууд энд нэг ус төрөгч байсан ард хоёр ус төрөгч болж байгаа шүү дээ. Тийм бод. Тэгэхээр нөгөө урагшлаа тэмцүүлэхийн тулд нөгөө өмнөх хэсгүүнүүдээ яг энийг хоёр дахин аав. Тэгэхээр энэ хоёр дахин авчихаар энэ ч гэсэн хоёр дахин тавина үсттэй. Тэгэхээр наатарч хоёр болчихоор энд яг хоёр тавина. За одоо энийг нэрлэнэ. Металлаасаа нэрлэнэ. Натрийн хитэн цэтэй. 3 цэтэй. Пропан оксид. Оксид штэ. Пропан оксид штэ. Оксид гэж нэрлэмээр байна. За хараач. Пропан оксид гэж ингэж л нэрлэмээр байна. Пропан оксид. Арай л буруу нэрлэх шиг байна. Буруу нэрлэх шиг. Аваач. Парпат. Энэ байна уу оксид гэж шууд нэрчдэг юм байна. За ингэж нэр. Боксид. За дараагийнх нь оруулаа. Би нэг самбар хэрэглэрсэн. Жижиг рулет гэхэрл. За уралцыг хэр харагч нь манайхаа. За хоёрдугаар урал. Хоёрдугаар урал. За энэ дэвчтэй. Харагдахгүй хэлээрээ манайхаа. Жохон том бичсэн шүү. За, эфир үсэх урал байгааз. Хүчлийн катализатортай. За энэ дээр ерөнхийдөө пассив хүчлийг авдаг. Катализатораар. За, спирт ямар спирт авах вэ? За, хоёр зэтэй нэг л авчих уу? Станол авчих. Энэ дээр карбон хүчил. За, энэ болохоор станол. Энэ станы. За, одоо яах вэ? Спиртийн ус ялгаруулах замаар явна. Энэ спиртийн OH нөгөө карбон хүчлийнхаа OH дээр очиж сууд гэсэн үг. Тэгэхээр нөгөө энэ бүлэг байгааз энэ бүлэг ч одоо нөгөө нэг аашийн оронд ирээс сууд гэсэн үг. За тэгэхээр эхлээд карбон хүчлийн биччихнэ. Карбон хүчлийнхаа үлдэгдлийг энэ А багад байгаа шүү дээ, тий? Энэ ааш нь угаасаа яатсан байгаа. Тэгээд одоо нөгөө этил бүлэгчийн CH2 CH үгүй хэрэглээ биччихсэн шүү дээ.
За ингэж нийлбэл хэлбэр үүснэ гэсэн. За одоо тэгээ энийг артикла нэг тусад нь нэрлээд энийг за итил энэ хоёр цэгтэйгоц стан алнаас нэрчлэрээр нэрлэхээр. Эсвэл шууд хүчлээрээ нэрлэж болно. Итил цооны хүчлийн нийлмэл хэлбэр гэж байна. Итилгээ артикла нэрлээд итил цооны хүчлийн нийлмэл хэлбэр. Ингэж нэрлэж болно. За энийг болохоор юу гэдэг нь бид нэр эпирч хурал гэж. Энэ арт нэр нэмэх нь ус чинь үүсэж байгаа шүү дээ манайха. Ааш хоёроо арт үүсэж байгаа энэ нэг улаанаар тэмдэглэсэн байгаа. За одоо 3 Өсвөрчин галид үс гэж байгааз. За эсгэлт. За одоо битанаас авчээ. Энэ дээр галид гэхээр энэ дээр ерөнхийдөө ааш холоор ааш бором ааш яд хэлээд байгаа. За эсгэлт ааш холоорыг авлаа. Та үсээд байгааз. Одоо тэгэхээр яаж үсэх вэ гэхээр одоо энэ юм шүү дээ. Энэ холоор маань нөгөө аашаас орж дуугаад энэ яг усалж ялгарна гэсэн байна. Тэгэхээр цааш 3 байгаад энэ оронд одоо юу ирсэн? Болоор тэгээ нэмэх нь авч үсчих. Ааш 2 усчих. Жилчи хайчваа та. За одоо энийг нэрлэх. Энэ чинь метанал байгаа шүү дээ. За энэ болохоор галвина эхлээд нэрлэсэн гэсэн үг. Энийг эхлээд холоор нэг цэтэй болохоор мета. За галвина алкан гэдэг нь хансны өсөж үүсгэж байна гэсэн. За хал хурал дээр ингэх нь ааш бүлгүүдийг карбон хүчлэлээр халах нь аавсаа нөгөө галиадус зөрчил халах нь натраа халах нь хал хурал маань юм бүрэн зах. За дараагийн слайд. Ядгамж хурал. За шинэ юм нэлээ. Хэр харагдаж байна? Гол хэлээр өгдөг. За дегидратац буюу ус хүч хурал. За бинт 3 цэтэй нэг тавлаа. Аш. За энэ катализатор нь юу ах нь вэ? Хөнгөн цагааны оксид 180 градус. За ямар ч катализаторын нөхцөл явах нь. За энийг ус татдаг бас энэ чинь нөгөө хөхрийн хүчлэлийн орчинд бас явдгийг шүү. Хөхрийн хүчлэлэгжүүлсэн гэсэн үг. Тэгэхээр одоо ингэ нөхдөдөө нөгөө ааш штэ. Ааш багагийн хажуу талын ааш нь маань ааш багагийн хажуу талын цэгээс ааш авна. Эндээс ааш авна. Эндээс нэг аашийг авна гэсэн. Тэгээ аргашаа усуулж ялгарна. За одоо тэгэхээр эхний энэ бүтээгдэхүүн чи хэвээрээ байгаа. Цааш 3. Эндээс нэг ааш авцнаа да. Тэгэхээр цаа ааш болно тий. Эндээс дахиад аашийг авцсан. Цааш 2 байгаа. Тэгэхээр би валент гүйцхийн тулд явах уу? Давхарлаж ир. Тэгээ аад юу үсэж байгаа. Тэгээ одоо энийг нэрлэхээр за ерөнхийдөө юу эднэр дээр үлнэх байр цаагаад байдаг юм уу? 3 цэтэй 2 цэтэй нэгдэлтэй. Энэ дээр тавьсан ч нэг, энэ дээр тавьсан ч нэг шүү дээ, тий. Тэгэхээр 2 3 цэ дээр үлдэхгүй шууд. Пор бие болно. Эн чин
Одоо харин байр цааштай. Пропан 1 нэрвэл байр цаасан. За энийг болохоор ялгаруулах хурал гэдэг байгаа. Усын хашаа аш бүлгийн хашаа ялгаруулад ханааг нэг талаар авчдаг байна. За тэгээ ус хашаа ялгарч байгаа учраас энийг юу гэдэг вэ бид нэр? Сайн байна. Устаа уралд орж ивэл бид нар юу гэдэг вэ? Бид нар таац гэдэг. Бидроо таацж байгаа. Хурал гэж хэлэх нэ шүү дээ. Дэгдэр таачж хурал гэж хэлэх нэ. За дараагийнх нь. Шат хурал. Тэгэхээр ингэчээд байна. За биерс шинэ слайд нэг бичнэ. За шатахаараа хүчил төрөгчийн илүүдэлтэй орчинд шүү дээ, тий? Шатах хуралд хэдэн цэт өвч? За 5 цэт өвч. C5 А шид юм нахаа. Яхаа. 11 шүү дээ. Нөгөө томьёогоо санаа шүү. Нөгөө бидний ерөнхий томьёочин CN-аш 2N дээр нэмэх нь 1 аш. Тэгэхээр C5H 11 ашгад энийг өөрөөр хурангуулаа бичвэл яах вэ? C5H 12 А гэж бичиж болно шүү дээ манайхаа. Ингээл би спирт байна гэж харна шүү дээ. Гэж байгаа ч юм хаа. За шатна гэдэг чинь хүчил төрөгчтэй оролт орно тий. Эсэлэг шат хоёулаа ялгаатай. За юу үсэх вэ? Үсэхийг тэгээ 2 аш 2. За одоо урлаан тэнцүүлнэ. За би энд 5-ыг тавья. Аш өмнө ингээд 12 угаац. Энэ нөгөө аш хаашиг нэмнэ штэ. 12 энд тавьлаа. За тэнгууд 10 16 байна тий. Тэгэхээр энд хэд вэ? Дамир. За ингэ шатхор. Хаалт штэ. Тийм. Би буруу хэллээ. За очлаа. Тэрийн хааг тооцоолог болчихлаа. Тэгэхээр энд акц хэд байгаа лээ? 16 гэхээр би энд хэдийг тавьлын нэгийг. Тэгэхээр сангаараад байна тий. Сангаараад байна. За 7.5-аар. 7.5 гэхээр 15 болчих юм шүү. Аха. За. Драагаад тэнцэлүүлээ. Гэтэ бид нар бараг 2 дахин аваад тэнцэх юм байна. За хоёрт нь хүчлэгзүүлсэн калиум перманганат орчинд эсэлдүүлнэ. За тэгэхээр одоо эсэлдэг хурал. Анхдагч спирт. За одоо энэ эсэлтэн гэхээрээ аага дөрвөлж алцтай бид нар бичээд байгаа шүү дээ. За тэгэхээр энэ калиум ди форматаар яг эсэлдүүлэгч байсан. За тэгэхээр эндээс ус ялгаруулах замаар явагдана. Тэгээд энд ард ус ялгарна гэсэн. Анхдагч спирт эсэлтгэхээрээ энд альдгид үүснэ. Энэ альдгид. Энэ альдгид нь дахиад цаашаа эсэлдээд явах уу? Карбон хүчлээ үүсгэдэг байна. За энэ этанол анхдагч спирт. Энэ онлайн ерөнхийдөө байнга ээж дэрвэл байнга орж ирж байдаг. Энэ альдгид үүснэ.
Энд яг карбонч гэсэн тий. За энэ бол стан аль. Энэ станыг хүчил өөрөөр бид нар ямар хүчил гэдэг вүлээ? Түүхэн нэршил нь тооны хүчил. За анхдагч спиртээс альдгид карбон хүчил үүсгдэг байна. За тэгвэл харин одоо хоёр дахь спиртээс юу? Ганц микротон үсэж дуусна. Хай анхдагч спирт альдгид үсээ альдгид нь цаашаа эсэлтээс карбон хүчил үүсгэжсэн тий. Тэгвэл хоёр дахь спирт нь кетоныг үүсгэнэ гэсэн. За хоёр дахь спирт гэдэг чинь хоёр альдгид бүлэг агуулсан байна гэсэн үг тий. Гурав дахь чихээр яг гурван альдгид бүлэг гэж энийг хэлээд байгаа шүү дээ тий. Ингээ хоёр талтай альдгид бүлэг авсан бол энэ хоёр дахь. За нийлхий 1 2 3 гэхээр 3-ын доош. 3 центнер чинь пропан 2 ол. За энэ цаашаа эсэлтгэхээр бас л нөгөө калиум пермангнат эдийн хорматоор эсэлтэж байгаа шүү дээ. Энэ рүү ойлно. Ус хойшоо дандаа ялгарч байгаа гэдгийг ерөөсөө бичиж. Одоо органиктэй дээр нэмж байгаа ямиг доор сумныхоо доор хасах тэмдэгтээ нөгөө хойшоо ялгарч байгаагаа бас биччихдэг шүү. Тэгэхээр CH3 ингэж гэсэн үг. Ингээд пропан 2 болно шүү дээ. Кетон ч төгсгөлтэй нэрлээ. Ингээд энэ кетон. Сайн гэж. Ингээд зогсчихно. Цаашаа дахиж кетон цаашаа дахиж эсэлдэхгүй. Хоёр дахь заавал гурав дахь спирт яагаад эсэлдэхгүй байгаа юм болоо? За гурав дахь спирт бүгдээрээ зуръя. Энэ яагаад эсэлдэхгүй байгаа юм? Энэ рүү би орох хэрэгтэй байхгүй юу? Гэтэл эндээс ааш авч иж энэ нөгөө ааш чинь усуулж хойшоо ялгарх хэрэгтэй. Гэтэл энэ С аашгүй байгаадагаз эдгээр дандаа ааштай байгаадагаз анхдагч хоёр дахь чинь ааштай С эсэлдэж ижил цаашаа явах уу? Альдгид кетоноидоо үүсгдэг. Тэгэхээр 3 дахь юу нь эсэлтээр одоо энийг нэрлэхээр чинь 2 метил пропан 2 ол болно шүү дээ тий. За тэгээ 3 артикалтай альдгид бүлэг байгаа болохоор 3 дахь спирт авах. 3 дахь спирт. За тэгэхээр ингээд аашгүй цэвэл хизээ цаашаа явах уу? Эсэлдэхгүй байх нэ. Тэгэхээр нөгөө 3 дахь спиртийн цэмэн ааш агуулсан цэмэн аашгүй учраас цаашаа эсэлдэхгүй гэдэг юм бас. Ийштэй бас нэ аль нь эсэлдэж аль нь эсэлдэхгүй вэ гэж бас ороод ирж магадгүй шүү дээ тий. За юм аа. Хизээ. Ханаас үзгүй тийм гэсэн үг. За би хичээлүүдээ битсэнгүүдээ эргүүлээд групп дээр тавина заяа дотоод шүлжээс чавчаад. Бид нар сая эхлээд би бас нэг эхний хэсэг бас бичигдсэнгүй. Гэтэ презентацийн та нарт байгаа юм чи. За мөн адил калиум пермангнат ч энэ дээр яг та нарын 10 дахь ангийн сурагч байсан уу 11 дугаар ангийн сурагч байсан уу? Энд би шууд татаад оролцсон шүү. Энэ анхдагч спирт байгаа. Анхдагч спирт маань калиум дихормат гэдэг нь өөр юм шар өнгөтэй байхгүй юу? Ийм шар өнгөтэй дихормат. Тэнгүүд эсэлтгэхээр энд 3 нэмэх 3 ионыг үзүүлж байна. Хормат дээр хороонд нэмэх 6 байгаа шүү дээ. Тэгэхээр эсэлдэг орчин тэгэхээр энэ нэмэх 3 болчихж байгаа. Тэгэхээр ийм ах хүрн байгаа өнгийн ийм усмал үсгчдэг байна. Тэгээ шууд хүчил үсгдэг. Энэ өөрөө бас ороод ирэхгүй хүчлэгжүүлээд. Эсэлтгэхээр яг анхдагч спирт эсэлжээд альдгид кетон альдгид карбон хүчлийг үүсгэнэ.
Энэ шууд үүсгэсэн байгааз өнгө нь ярьж. Яг энэ та нарын сурагчдэр байсан зүйл шүү. За тэгээ эсэлдэг шатах урвалын ялгаа нь ихтэй. Шатны хэр спирт шатад их хэмжээний дулаан айлгах нь тий. Эсэлдүүлэгч бодис ерөөсөө шаардлагагүй. Катализатор хэрэглэхгүй. Энэгээр ерөөсөө нүүсгчдийнхээ угаарынхээ усал үүсдэг. Гэрэл дулаан маш хэмжээний ялгардаг. За гэтэл эсэлдэн хэрэг ямар нэгэн эсэлдүүлэгчийг нөлөөгөр явж байгаа. Одоо энэ жишээ хэд бид нэр кали 2, хором 2, O7 буюу D форматаар эсэлдүүлээд байгаа шүү дээ, тий? За эсэлдүүлэгч бодис хэрэглэдэг бахан катализатор та оролцсон этанол эсвэл этаны хүчил ус үүснэ. Одоо нөгөө актив спиртээс чинь тий? Гэрэл дулаан ялгардаггүй байна. Энэ хоёрын ялгаан шүү. Бас ороод ирж магадгүй яг энэ нөгөө агуулга дээр байгаа. Бид нэр суурийн агуулга байхгүй. Суур дээр бас нэг юм уу. Бид нар юмгууд аваханги дээрээ бас яг мэдээд авчихад гимгүү. Нөгөө шатах эсэлтийн хоёр урагдлаа бас ялахгүй байж байгаа. Энийг бас сайн тэмдэглэж аваарай. За, гаргаа авахтаа зэлээд усах. Эстений гидертац. Энэ болохоор фосфорын хүчтэй. Энэ дэвштэй эстэ яг 300 Цс 60 атмосфер дарал фосфорын хүчтэй орчинд нэг эзэлгүй эстэ 0.6 усан уурын харьцаагаар яг этанолыг гаргаа авдаг байна үйлдвэрт. Үгүй. Дэг гидертацаар. За тэгвэл бас ферментээр энэ C6H6O6 юу бэ? Глюкоз уустай манайха. Глюкозын фермент буюу энзимээр нүүсгчдийнхээ ус үүсдэг. Бид нар глюкоз чинь хоёр янзын эсэлддэг шүү дээ, тий? Ферментээр болохоор нүүсгчдийнхээ ус үүснэ. Шууд эсэлдүүлэхээр сүүний хүчил үүсдэг шүү дээ. Бид нар биологи дээр ч гэсэн үүсдэг. Тэгээд ферментац гэдэг маань ерөөсөө сахар хүчил төрөгчгүй орчинд яг эсэлдэл нүүсгчдийнхээ үүсгдэг байна. Энэ нь яг тэр энзим бол яг катализатор болж ирдэг байна. За энэ номон дээр байгаа учраас тэгэхээр бид нар ерөнхийдөө ханаагүй нэглэг гаргаа авахтаа ерөөсөө яг дэг гидертацийн урвалыг л хэрэглэдэг. Одоо тэгвэл би энд 4 цэтийн нэг бичиж биш. За энэ юу вэ? Нэглэлээ. Бүт 2 эндээс тоглоо. За тэгэхээр энд яг ус нэмж өгнө дээ. H2. Органик нэгдэл дээр ус маань OH болцсон. За одоо нөгөө энэ дээр чи нөгөө Маркониковын дөрмөө ярина тийм манайха. Энэ дээр яригдах үл энэ зэн дээр хоёулаа тэгш болохоор яригдахгүй шүү дээ. Ялгаатай байвал яриг. Ямар дөрм байдаг вүлээ? Шигтэй дээр нь алфатай дээр нь уснаас. Одоо бол энэ дээр үл яг яригдах шаардлагагүй тий. Тэгээд нь дараа нь яах юм? Аашлаач. За одоо тэгэхээр эхний CH3 хിവэрэ байгаа. Дараа нь CH2 дээр нэг H. Би дугаарсаа буруу бичсэн юм биш тий. Манайха 2 H маштай бичээс сүнгэж өгсөн биш. Тийм баад. Ийм бэ. Айхтар тааш нэмчихээр 3 бичих. За одоо CH 2 болно тий. Тэгэхээр юм очиж суухаар тэр холбоот асарна. CH тэр юу? H энэ хിവэрэ байгаа тий. CH. Энэ одоо яг ингэ зурдаг юм лээ. Би зурч чадах юм байна. Балруулчихт тий. Балруулна ачилж гин үү? Яач байгаа болохгүй ч байгаа юм гэхгүй эсвэл. Цаадаа аашлаасаа даваарсан. Нэг 2 3 4. Тэгэхээр 4 цэтийн чи юу вэ? Бутан тий.
За ингээд танаагүй нэгдлийг одоо энэ устдаа уралд орж байгаа юм чи ямар урал юм аа хаа? Гидротац. Гидротац. Тий. Сумны өмнө ирэхээр гидротац. Түрүү болоход гидротац нэг усгүйч гэхээр сумны ард өссөн шүү дээ. Ард өснөө тий. Тэрийг юу гэдэг нь бид нар гидротац. Нах ард өсвөл хөтөр авах нь өмнө үйл зүгээр хөтөрийн хаяад гидротац. Устдаа уралд орж. Усрагчтай уралд орж байгааг юу гэдэг вүлээ? Усрагчтай юу? Гидрогонч ард ялгарч байвал галхиантай уралд орж ивэл галхианч гэжтэй. Галхиантай уралд орж ивэл одоо холоор боромтой. Хэрвээ ааш боромтой уралд орж ивэл юу гэх юм? Гидрогалхианч. За одоо жишээ. Галогенч. Одоо та хэдээс цаг үлээ? Чи үргэлжлээ жойсон байх. Би үргэлжлээ явж манайхан танаас сууж чадгаар байна уу? Энэ холоор энэ дийлд сууж байгаа шүү дээ тийм манайхаа. Одоо энэ ард юу үсэх вэ? CH3, CH2, CH2, одоо гидро галогенч энэ сонио өнгөчч байдаг. Гидрогалхианч. Усрагчтай болоод гидрогалхианч гэдэг. Ингэж нэрлэж байгаа. За, энэ хэрэглээг уншичаарай. Бичэн дээр ч байна. За, гэрээнд алгал. 10 дугаар ангийн сурагчиг, 11 дугаар ангийн сурагчгүүдээ зүтгэсэн. Даалгаврыг сайн хийгээд. Харин даалгавраа яаж? Би түрүүчийн хичээлийнхэн даалгаврыг бас яасангүй. Харин хийгээд явуулаад би тэрийг чинь басаад тайлбар өгөө явах уу? Хин харин тайлбар би өөрөө хийгээд үү? За. Тэгээ. Ихтэй нэгдсэн тайлбар хийгээд тэрөө. Тэгэл одоо нэгтгэхэд танхимаар орчих юм бол самбар дээрээ сайхан заагаа тайлбарлаа. Тэр нэмгээд тайлбарлаа явуулах гэсэн юм л дээ. Хүн чинь бас нөгөө бичээд тайлбарлах, бичсэн юм тайлбарлах хоёр өөр байдаг шүү дээ. Нэг хүртэл бичээд урлагийн тэгчээд үгүй бичсэн урал дээр тайлбар хийхээр бас нэг хүүхэд энэ үдэ яац юм бол гэж гардаг шүү. Тэгээд дотор шүлжээ дээр тавьсан. За баярлалаа. Манайхаа 3 өдөр арднаа. Одоо надад бол харагдахгүй л дээ. Тэр чинь би нөгөө хэд. За яхаа тэрийг эмэгтэй цаг гаруул ярилцъя гэж хэлсэн. Хий. Тэрийг та нар өөрсдөө би дагаад хийч. Чадна. Би тэр чинь заа. За одоо бадмагш нь. Үргэлжлээ багш нь орж юу? За та дотор шүлжээн дээр тавьж хоёулаа дүү шүүд юм аа. Мачийн түрийг хийчихгүй. Яг одоо би чидэс авдаа одоо нэг оросоо Би чишээрээ авсан тийм. нэг 20,000 чидэс авъя. Түр 10,000 жоохон тусалдаг манайхан. Тийм авъя. Сонсчлаа. Энийг юун дээр шууд явчихъя. Тэхүү. Би шилжсэн нэгээр шууд явчихдаг. Тэхүү. Авахгүй зү. Хим яа. Авахгүй хөө. Агвах. За би таны юуг татаа шүлжээнээс авах. Хаана хийсэн юм гшаа? Пидэ болгосон уу? Адмаа гэдэг нь. Пидэ болгож чадсан. За. Бадма.
Бадам хорлоо аль нь вэ? Зүгээр том бадам аа. Гүг харин тий. Ийм 3 бишэн цэшин бах хаа. Олон ажил хийдэг. Хм? Олон ажил хийдэг. Тийм байхгүй байх юм шиг. Бидээ бэрх. Бадамаа гэсэн Нё. юм. Биш. Оин дотор орсон юм. Чи Харин тэ бадамаа гэ PDP-ээр орсон. Чи гар дарж байгаа урд. Зоодод биш орсон. Дөнгө сая л орсон. PDP-ээр. өөр юм хийсэн. Чи сая наадсан. 3 дахь удаа мэддэг гэдэг юм руу яйцсан. Сул хийсэн юм бадмаар байгаа. Олон ажил хийдэг орсон байна. Энэ асет гэдэг энэ юм уу? PDP-ээр болохоор ийм нэртэй болчихгоо. Та юу харуулдаг юм? Одоо би болцоо одоо багш минийхтэй шууд очие гэж байна. Болох уу? Тэгж. Гэж байгаа юм хуу даавар олон ажил хийдэг. Энэ ч шууд хөргөлт авчих юм. Тий. Болсон л доо. Тэгээ та яах гэж хүүхдүүд нь ингээ яг идэвхтэй цаг авчих юм уу? Яг Энэ юм болсон байгаа үстэй. болсон. За тэгээ одоо яа нэ? Бадмаа шиг Бадмаа гэдэг. шаа. Тайл наан уу? Таташ үзэн дээр. PC болгосон мэт. Болсон. Тэгээд тэр ч юмсаа харагдахгүй байсан. Олон ажил хийдэг. Пист. За дөрөөр оруулах. За яаж оруулах юм бэ? Юг. Бачи. За бачи. Танаач сан биш.